Өнөөдөр бүгдээ Матай номын 20 дугаар бүлгийг судлах байгаа. За бид нар Алидийн 19 бүлэг судалчихсан. Өнөөдөр 20 дугаар бүлэг рүү орох гэж байна. За Матай номын 20 дугаар бүлгийг судлахаас өмнө бүгдээ Матай номын 19 дугаар бүлгийн 30 дугаар эшлэлээр харин ихэнд байгаа олон хүн сүүлчийнх нь эхнийх байх болно гэсэн байна. За өнөөдөр бүгдээ яг энэ өгүүлбэрийн утгыг л ойлгох гэдэг. Есүс өөрөө хэлсэн. Та нар 12 сентиметр суун. Та нар алдсан бүх зүйлээ 100 дахин нугалж хүртэн. Дээрэс нь мөнхийн амийг аавна. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Ихэнд байгаа хүн нь сүүлчийнх болно. Сүүлчийн хүн нь эхнийх байх болно гэдгийг санаарай гэсэн. Тэгээ дагалдагчид яг энд нэг ач холбогдол өгөөгүй л дээ. Ягаад гэвэл сенти гэдэг үг сонсноос хойш толгоонд нь нөгөө санал нь бодогдоо гэсэн байна. Тийм учраас 20 дугаар бүлэг дээр Есүс шууд үргэлжлүүлээд яг энэ the first will be the last will be the first англиар. Ихэнд байгаа нь сүүлийнх болно, сүүлд байгаа нь эхнийх болно. Яг энэ утгыг Есүс нэгэн сургаалт үлгэрээр тайлбарласан байна. Есүс бидний золиос бидний үйлчлэлийг яг юугаар шагнах вэ? Ийм асуултаас үүдэл ийм яриа гараад ирсэн тийм үстэй. Петр хэлсэн шүү дээ. Бид яг юу хүртэх юм бэ гэдэг. 20 дугаар бүлгийг харах юм бол бид нар энэ түүхийг бас сайн мэднэ. Тэнгэрийн анчлал нь усан үзмийн талбайдаа ажилуулахаар хүмүүсийг хөслөхөөр өглөө эрт гарсан газрын эзэнтэй төстэй юм а гэж хэлж байгаа. За ингээд талбай дээр хүмүүсийг ажилуулахаар өглөө нар мандангууд газрын эзэн явсан байна. Ажилчин олох гээд явсан. Тэр тэдэнд өдрийн 1 динар өгөхөөр ажилчтай тохиролцсон тэднийг усан үзмийн тариалан руу илгээв. За угаасаа яг тухайн үеийн өдрийн хөдөлмөрийн хөлс нь юу вэ? 1 динар гэдэг хөлсөөр үнэлгээгээр үнэлэгддэг байсан байна. За ингээд өглөө эрт очиод сул зогсож байгаа. Ажил хийх гээл те. Ингээд жото мото хурц бүрзээ барьцсан. Яг нөгөө манай 100 айлын бие чадныхан зогсож байгаа хөөх. Нураа нь өрөмд нь яан мар ингээд бичсэн. Тэр шиг яг хүмүүс ингээд зогсож ирсэн. Тэгээд шууд за тохирсон 1 данаар өгье. Ажилдаа гарыг гээл хүмүүсийг аваад явсан баг. 3 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зах дээр ажилгүй зогсож буй өөр хүмүүсийг хараад тэдэнд та нар бас усан үзмийн тариалан руу яв. Би та нарт шударгаар төлнө гэсэнд тэд явжээ. 6 дугаар болон 9 дугаар цагийн орчим тэр дахин гадагш гарч түүнчлэн хүмүүсийг явуулав. 11 дугаар цагийн орчим тэр гадагш гарч зогсож буй өөр хүмүүсийг олж тэднээс та нар чинь юунд энд бүхэл өдрийн турш ажилгүй дэмий зогсно вэ гэж асуусанд тэд биднийг хинч хөсөлсөнгүй гэв. Тэгтэн тэр та нар бас усан үзмийн тариалан руу яв гэлээ. Орой болоход усан үзмийн тариалангийн эзэн даамалда ажилчдыг дуудаж эцсийн бүлгээс эхнийхээ хүртэл хөлсийг нь төл гэжээ гэсэн байна. За ямар ч гэсэн түүхийг анзааруу те. Ер нь тухайн үед ажлын цаг 12 цаг байж. Нэг хэсэг хүмүүсийг хөсөж авчаал те. 3 цаг ажилласныхан дараа дахиад хүн дутаад ажил нь ерөөсө нуглаж өгөхгүй юм шиг. Дахиад очиод нэг хэсэг хүмүүсийг дахиад авчирсан. Би танарт шударгаар төлнө л гэдэг үгийг хэлсэн. Тэгэл дахиад ажилчтай авчираад нэмээ үйдсэн чинь дахиад ер нь гориггүй дахиад нэмэх хэрэгтэй. Дахиад 3 цагийн дараа буюу ингээд очиод дахиад хүн авчирсан. Ингээ явсаар сүүлдээ 11 цагийн үе буюу энэ юу гэсэхээр яг ажлын цаг дуусахаас 1 цагийн өмнө дахиад хэсэг ажилчдыг авчираад ажиллуулсан. Шударгаар төлнө гэсэн баг. Ингээд ажлын цаг дууслаа, орой боллоо. Газрын эзэм яасан? Даамалдаа хэлсэн байна те. Ажилчдыг дуудаж эцсийн бүлгээс эхнийх нь хүртэл хөсийг нь төл гэжээ. 11 дугаар цагийн үед хөслөгдсөн бүгд 1 динараа хүртв. Эхэнд ирсэн хүмүүс өөрсдөө илүү ихийг аавна байх хэмээн бодсон авч мөн адил 1 динар авчээ. Тэд хөлсөө аваад газрын эзэн дургуутсан гомдлож. Энэ сүүлчийн хүмүүс ердөө 1 цаг ажилласан шүү дээ. Ажлын хөндийг үрж өдрийн халуунд ажилласан биднийг тэдэнтэй адил үнэллээ гэж. Гэвч эзэн тэдний нэгэнд анд минь би чамд ямар ч буруу юм хийгээгүй. Чи 1 динараар ажиллана гэж надад тохирсон биш үү? Өөрийнхөө хөлсийг аваад замаараа явж үз. Харин би энэ сүүлчийн хүнд чамд өгсөнтэй адил хөлсийг өгөхийг хүсэж байна. Би өөрийнхөө юмыг хүснээр зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурвуу гэжээ. Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлтваа гэсэн байна. За мэдээж одоо яг ингээд ийм өнөөдөр ийм юм болсон бол лайв ч цэвж байгаа хүмүүс те. Шууд лайв хийж байгаа ойлгомжтой те. Ирээд 1 цаг ажиллаад 1 динар авж байгаа хүнийг хараад 12 цаг ажиллчихсан хүн бол өөрийгөө энэ эзэн чинь оншортой эзэн байна. 1 цаг ажилласан хүндээ 1 динар өгж байгаа юм чинь надад бол 12-ыг өгчих юм байна гэдэг ийм бодол төрсэн байгаа. Тэгсэн чинь эзэн юу гэж хэлсэн мэхээр би чамтай 1 динараар тохирсон шүү дээ. Эндээс бид нар юу ойлгож болох вэ? Нэгдүгээрт
Филиппо номын 2:3 дээр ингэж хэлсэн байдаг. Юу ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж хэлсэн байна. Филиппо номын 2:3 дээр үгсэн байна. Юу ч өрсөлдөх сэтгэлээр хин нэгний дээр гарах гэж те битгий хий. Эндээс бид бүхэн нэг зүйлийг ойлгож болно. Жинхэнэ үйлчлэл гэж ямар үйлчлэлийг хэлдэг вэ? Бурханд үйлчлэх үйлчлэл. Жинхэнэ үйлчлэл гэдэг бол бусдад үйлчилж явахдаа бусдыг харахгүй байгаа гэдэг. Бидний үйлчлэлийн зорилго бол юу вэ? Сүмийн үйлчлэлийн зорилго юу вэ? Бид нийгэмд үйлчлэх ёстой тий? Бид хүмүүст үйлчлэх ёстой. Үйлчлэх ёстой талбар дээр байгаа хүмүүс рүүгээ харахаас биш бусад үйлчилж байгаа хүмүүсийг харах нь тийм ч зөв биш юм а гэж хэлдэг. Есүс Петрийг Иохан номын төгсгөлд яаж үххийг нь яаж загадмадаар цовлогдоод яаж Бурхныг алдаршуулад яаж үххийг нь хаагуур явж хаашаа явах бүгдийг нь хэлж өгсөн байдаг. Зөгнөж. Тэгээд хилээд удаагүй юу Петр яадаг вөхөр Иоханыг хараад урд нь алхачааг хараад Есүс энэ Иохан яах юм гэж асуудаг. Иохан бол яг түүхийг харахаар жам ясаараа те бүр өвгөн болоод ингээ бараг 80 90 хүрээд үгсэн байдаг хөөхгүй. А Петр бол яасан бэхээр доошоо харж цовдлуулсан. Тэгсэн чинь өөрийгөө ингээд те Ромд очоод доошоо харж цовдлуулад ингээд үхэн одоо мартуур буюу итгэлээсээ болж хавчигдаж ингээд цаазлуулах ял авч үхэн гэдгээ сонссон Петр Иоханыг энэ хүн яах юм гэсэн. Энэ хүн яаж өгөх юм? Тэгэхээр бусдад үйлчлэхдээ жинхэнэ үйлчлэл бол жинхэнэ үнэн ч үйлчлэл юу гэхээр бусдад үйлчилж байгаа бол хажуудаа хөллөгдсөн мордтой эсвэл үхэртэй бити атаархаа гэж хэлж байгаа. Энэ энтэлтэй хөллөгдсөн чинь яг энтэлтийнх нь юугаар жим те замын жимээр айгуу гоё мөчөртөө гоё жимстэй гоё ногоо мөчөртөө модтой мөчрөөр энтлийн үхэр яваадах юм. Намайг энтэлт хөллөлтөө. Яахаараа би энэ хавцалтай талаар нь би явах хэрэгтэй гэж. Хэрэв би энтэлтэй хөллөгдчихсэн явжсэн бол би яг нэгдүгээр би хавцад харахгүй. Хоёрдугаар энтэлтээс ингээд гоё хаяа гоё модны мөчр бут тааралдаад би ингээс хөөхөн шогсож явахдаа зулгаагаад авах байсан шүү дээ. Сүмд яг нэг ийм сүнслэг атаархлуудаас болж сүмийн ив нэгдэл сүмийн хамтран үйлчлэх, хамтран Бурхны төлөө ажиллах ийм ирч хүч сулардаг. Дээрэс нь энэ газрын эзэн хүмүүсийг ажилд авах гэж хэлжсэн бэлээ. Би шударгаар төлнө гэсэн байна. Гэхдээ ингээд хүний нүдээр харахаар хөдөлмөрийг нь үнэлсэн үнэлэмж нь шудраг бус мэт харагдаад байгаа. Чи өөр дөрөв төсөөлөлтөө. Чи 12 цаг те яг нэг нүх ухаад тэгсэн чинь нэг хүн үржээд хажуу чинь нэг хэн цаг нүх ухаад тэгээд яг хоёлоо очиод эзнээсээ цалин авсан чинь яг эзэн цалин авал эзэндээ хэлнэ үстэй та нөгөө шударгаар төлнө гэсэн чинь хаана байна вэ? Бурхны хувьд шудраг байдал гэдэг бол нэгүсэл юм байна. Нэгүсэл. Диваажинд яг өөрийнхөө үйлсээр яг энэ диваажингийн хаалгаар орж ирээд те за ингэсэн учраас би энд ирсэн юм да гэж танилцуулах нэг ч хүн байхгүй. Диваажинд өөрийнхөө үйлсээр очих нэг ч хүн байхгүй. Нэг сайн шабат цагсанда нэг бүр тасралтгүй ханд өргснөөрөө эсвэл өдөр болгон залбирснараа диваажинд очдөг юм биш. Хин нэгэн хүн диваажинд очих юм бол зүгээр очлоо гэж бодох юм бол тэр зүгээр 100% Бурхны өршөөл нэгүслэр. Үүнийг шудраг байдал гэж хэлж байгаа. Бурхны шудраг байдал. 11 цагийн сэтгэл готрол гэж байна. 11 цагийн сэтгэл готрол гэдэг нь яг нөгөө нэг 11 цаг ажилтсан хүн те нэгэн цаг ажиллаад ижлэхэн цалин авч байгаа хүнийг хараад сэтгэлээр гунах. Бүгд Лук номын 23 дээр очих юм бол загалмайн дэргэд нэгэн гэмт хэрэгтэн Есүстэй ярилцсан байдаг те. Лук 23-ын 39-40 дээр ингэсэн ба. Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж та чинь Христ биш үлээ? Өөрийгөө бас биднийг авраач гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн чи адилхан ял дунсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлцэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдэггүй шүү гэд. Тэр Есүс та өөрийнхөө хаанчилд ирэхдээ намайг санаарай гэв. Тэгтэл Есүс түнд өнөөдөр үннээр би чамд хэлье. Чи надтай хамт диваажинд байх болно гэж хэлсэн баг. Амен. Амьдралынхаа турш гэмт хэрэг гим нүгэл үйлдэж яваад тэгээ яг загалмайн дэргэд ирээд яг загалмайн хажууд нэг өдөр цаазуулах ял авцсан чинь тэр нь ямар азар юм мэдэхгүй Есүсийн дэргэд зовлогдчихсон. Тэгээд энэ хүн аврагдах боломжтой болж байгаа юм. Тэгээд Есүс түнд үгж хэлсэн бай. Чи надтай хамт байна гэсэн. Нэгүсэл гэдэг бол хүртэх ёсгүй Бурхны хайрыг хүлээж авах үүнийг нэгүсэл гэж. Хүртэх ёсгүй Бурхны хайрыг хүн хүлээж авах. Яг үндэ бүхэл өдрийн турш эзэндээ ирж үйлчилсэн нэгэн цаг эзэндээ ирж үйлчлээд өдөр нар жаргаад
орой болчихсон. Энэ хоёр ажилчин хоёулаа эзэндээ үйлчилсэн. Хоёулаа нэгүслээрээ эзнээсээ шагналаа авсан. Хөлсөө авсан. Яг бол хоёулаа ажилгүй, хоёулаа ажил хайгаад, хоёулаа зах дээр зогсож ирсэн тийм ээ. Яг ингээд Есүс энэ түүхээ яриад дууссан чинь 20 дугаар ишлэл дээрээс нь Матай 20:20-с. Тэгтэл Зебедийн хүүгүүдийн их хүүгүүдийнхээ хамт түүн дээр ирээд өмнө нь мөргөж түүнд хүсэл тавив. Есүс түүнд та юу хүсэвэ гэхэд тэр та өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь өөрийнхөө баруун талд нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэсэн байна. Яасан байна? Нөгөө сандал сентиний яриа бүр ингээд яригдсан байгааз. Яригдаад нөгөө хүүхдүүд нь гүйчээд ээжтэй хэлсэн ба шүү дээ. Хүү Есүс биднийг сентид суулгана гэж хэлсэн чинь нөгөө ээжинтэй хүүхдүүдээ 12 сентид суулганаа гэж хэлээд тахт чинь тэр 12-ынхаа тий хаана суух вэ гэдэг дээр хүртэл хоорондоо муудалцсан явж байгаа хөөх. За мэдээж 12-ийн чинь хоёр нь яг Есүсийн баруун талд зүүн талд нь сууна. Магадгүй жоохон зинда доогуурууд нь бүр Есүс нэлээд хол уул нь сенти дээр л дээ. Гэхдээ нэлээд хол сентин дээр суух гэдэг байгаа хөөх. Миний хоёр хүүг яг баруун талдаа яг зүүн талдаа суулгах чаач. Тэгсэн чинь Есүс ингэж хэлсэн. Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Миний уух аягнаас та нар ууж чадах уу гэсэн байна. Энэ аяг гэж юу хэлж байгаа вэ? Есүсийн төлөө амсах зовлон тий. Есүс Гетсеманы цэцэрлэгт Матай номын 26 дугаар бүлгээр ингэж залбирж ирсэн. 42 дугаар шил дээр. Тэр хоёр дахь удаага явж залбирэн эцэг минь хэрэг би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол таны хүсэл биелэг гэлээ. Есүс юу гэж хэлсэн бэхээр хэрэг боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач гэж залбирч ирсэн. Гэхдээ миний хүслээр биш таны хүслээр болог. Би энэ аягнаас чинь ууя гэсэн баг. Яг энэ зүүрлэлээ яг энэ аягнаас уух гэдэг энэ зүүрлэлээ Иохан Яаковын ээжд болон тэдэрт хэлсэн байгаа. Та нар миний уух аягнаас ууж чадах уу гэж. Тэгсэн чи юу гэсэн гэж? Чадна. Тэр тэдэнд та нар миний аягнаас ууна. Харин миний баруун зүүн талд суухыг чинь би шийдэхгүй. Харин энэ бол миний эцгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж хэлжээ. Үүнийг сонсоод 10 ах トゥ хоёрт зэвүүцвэ гэсэн баг. За ингээд 12 дагалдагчдын дунд бол ингээд хоорондоо бие биенээ зэвүүцсэн. Нөгөө 12 сентинэ хаан суух вэ? Есүсийн хажууд суух уу, хол суух уу, нэгдүгээрт нь суух уу, хоёрдугаарт нь суух уу гэдэг дээр хоорондоо ингээд бүр тэмцэлдэж ирсэн. Ийм дүр зургийг Есүс нүдэрээ харж ирсэн баг. Яг үндэ Есүсийн баруун зүүн талд сууна гэдэг чинь загалмаа дээр яг Есүсийн баруун зүүн талд юу байсан бэлээ? Хоёр гинт хэрэгтэл байсан шүү дээ. Есүсийн баруун зүүн талд суухыг хүсэж байгаа гэдэг чинь яг Есүсийн үүрсэн загалмайг үүрхийг хэлээд байгаа. Есүс хэлж ирсэн. Хэн өөрийгөө үгүйсгэж загалмаагаа үүрээд намайг дагна тэр хүн миний шав гэж тооцогдно гэсэн. Хэн үнэхээр яг сенти үсээд байна тэр нь юу зориулагдана гэж. Загалмаа зориулагдана гэж. Есүс үргэлж ингээ юмыг 180 градус ярьдаг байсан тий. Сүнсэн дотроо ядуу хүмүүс ерөөлтэй гэж хэлжсэн баг. Уулан дээр байх та тий. Ядуу нь ерөөлтэй. Өлсөд сангаж байгаа нь ерөөлтэй. Гашуудж байгаа нь ерөөлтэй. Хүний ухаанаар бол одоо уул нь баян нь ерөөлтэй, цатгал нь ерөөлтэй, инээж ханиаж байгаа нь ерөөлтэй тий. Гэтэл Есүс эсрэгээр Есүсийн ингээд хэрдэг зүйл нь хүний төсөөлдөг, хүний боддогоос дандаа 180 градус байсан. Дагалдагчид тэнд сенти үссэн бол Есүс окей, чамд сенти зориулагдана. Тэр чинь энэ байна. Загалмаа хэлсэн баг. Тийм учраас Библиэлд Есүс өөрөө хэлсэн. Хин толгой болохыг хүсэн тэр сүүл нь болно. Хин их нь болох хүсэн тэр хамгийн адаг нь болох болно гэж хэлсэн баг. 26 дугаар ишлэлийг өдөр уншаад дуусгах. 26, 27, 28 уншаад. Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хин чин агуу болохыг хүснэ. Тэр нь та нарын зарц сулаг. Та нарын дунд хин чин тэргүүнд байхыг хүснэ. Тэр нь та нарын боол улаг. Үүнчлэн хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэж хэлж байгаа. Амен. Яг үүндээ жинхнээсээ Есүсийн баруун зүүн талд суухыг хүсэж байгаа бол тэнгэрт газар дээр Есүсийн баруун зүүн талд загалмаагаа үрээд зогсох юм шаардлагатай гэсэн үг. 2 дугаар Коринтын 5:21 дээр тэр нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм а. Тэгснээр бид түүний дотор Бурхны хүртээх зөвхт байдал болох юм а гэж хэлсэн. Нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө нүгэл болгосон гэж хэлж байгаа. Есүсийг бидний төлөө. Есүс өөрийнхөө зорилгыг зөвсгөл нь хэлж байна те. Олны төлөө өөрийн амийг яхаар ирсэн гэж байна. Золиос болгохоор ирсэн юм а. Ингэснээр бид түүний дотор Бурхны хүртээх зөвхт байдал болно гэж. Есүс бидний төлөө нүгэл болсноор бид Бурхан дотор зөвхт байдал болно. Хүн гим нүгэл үлдээд үхдэг болсон. Харин Есүс зөвхт байдлыг үлдээд үхэл биш, харин амийг болсон. Гэхдээ энэ хоёрын байр нь солигдсон. Яг жигнэсээ Есүс гмийн төлөө үхсэн. Хүн гмийн төлөө үхээгүй. Өнөөдөр энэ дэлхий дээр анх үхсэн хамгийн анхны үнээс эхлээд те
Абелээс эхлээд. Энэ тэгэхээр үгсэн бүх хүмүүс яг гим нүглийнхэн төлөөс болгож эцсийн шийтгэл болсон тэр үглийг амсаагүй байгаа. Хинэн ч амсаагүй. Зүгээр л түр нойрсож байгаа. Харин Есүс тэр гим нүглийн төлөөс болох жинхэнэ үглээр үгсэн байна. Үүнээс өөр арга зам байхгүй. Эфес номын 2:8-10 дээр учир нь нэгүслэр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш. Харин Бурхны бэлэг бөгөөд үйлсээр биш ажээ. Тиймээс хинч өөрөөрөө сайрхахгүй болно. Библи бидэнд ерөөсөө энэ гайхалтай мэдээг сануулдаг. Бид үйлсээрээ биш ээ. Бид нэгүслэр аврагдсан. Есүс бидний төлөө нүгэл болж байж л бид зөвхт гэж тооцогдсон. Бид зөвхт болгогдсон. Тэрнээс бидний үйлс гэж юу ч байхгүй. Хинч өөрөөрөө сайрхахгүй гэж хэлж байгаа. Өнөөдөр бид бие биедээ сайрхаж чадахгүй яг үндэ. Бид бие биенээсээ илүүгээд ч илүү гарах зүйл байхгүй. Үнэхээр жинхэнэ итгэл, жинхэнэ үйлчлэл бидэнд байдаг юм бол бид хамгийн даруй байх ёстой. Өөрөө өөрийгөө аварчихсан хүн шиг аяглах нь итгэгч хүнд хизээж байх ёсгүй, хизээж байж болохгүй ийм зан чанар. Есүс хүүгээр бид энд байх ёсгүй байсан. Есүс байгаа учраас л бид аврагдсан. Өнөөдөр бурхан дээр ирсэн, яг өнөөдөр ирсэн хүн ч вэ? Эсвэл 30 жилийн өмнө энэ сүмийг анх үүсгэхэд анхны үүдээр орж ирсэн хүн ч вэ? Яг ялгаагүй, яг энэ тэнцүү бурханы нэгүслийг авч байгаа. Тэнд ямар ч ялгаа байхгүй. Петр асуусан те? Би юу гэх юм бэ? Петр өөрийгөө амар хүн цэнтэй тооцсон байсан. Петр өөрийгөө айгүй чухал хүн бодчихсон байсан. За би ямар ч гэсэн 12 дагалдагчийн тэргүүн. За би ямар ч гэсэн Есүсийг таны 3 жил дагчихсан. Миний хүртэх зүйл бол нэг аваа том юм байгаа да. Тэгсэн чи Есүс ямар үлгэрийг ярьсан бэхээр нэгхэн цаг ирээд яг ялгаагүй нэг динар авч байгаа. Тэгээд эзэн даамалтай юу гэж хэллээ? Цалинг альнаас нэг хэлж тараа гэж хэллээ. Сүүлд ирснээс нэглээ цалингийн өгөө гэж хэлсэн. Хэрвээ эхлээд ирсэн хүн цалингаа аваад явцсан бол яах вэ манайхан төсөөлтөө? Юу ч ойлгохгүй юм те? Нэгүслийг ойлгохгүй явчихна. Бүгд жигсэж хахад нэг динараа аваад гэртээ харьцсан бол өөртөө яг ижлэхэн цалин авч байгаа. Гэхдээ нэгхэн цаг ажилласан хүнийг эзэн ямар шударгаар, ямар нэгүслэр гайхалтайгаар тэр бэлгийг өгж байгааг олж харахгүй өнгөрчихнө гэсэн үг. Тийм учраас эзэн наадмаар те сүүлд ирсэнээс нөгөөрөө гэж хэлсэн. Энэ үг Петрт болон 12 дагалдагч зориулсан үг байсан. Миний баруун тал зүүн тал суухыг би шийдэхгүй. Есүс юу гэж хэлсэн бэлээ? Энэ бол миний эцгийн бэлтгэсэн хүмүүс зориулсан юм аа гэж хэлсэн байна. Амен. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан. Еврей номдор хэлдэг. Нэгүслийн хаан ширээрөө, тэр сэнтэрөө, итгэлээрөө, зоригтойгоор ойртцгоё гэж хэлдэг. Бурханы хүүгийн баруун зүүн талд суух эрх мэдэл бүх итгэгчдэд, бүх хүн төрлөختөнд, бүх ертөнцид зөвхөн Есүсээр дамжуулан өгөгдсөн юм аа. Амен. Тэрнээс зөвхөн Петрт биш, зөвхөн сүмийн анхдагчд биш. Энэ сүмд удаан жил явцсан анхны тэр хуучин гишүүдэд зөвхөн биш. Өнөөдөр ч маргааш ч Есүсийг сонсох тэр хүмүүст энэ мөнхийн энэ сэнти цэгцсэн гэсэн үг. Амен. Тийм учраас сэтгэлийн ахын дүүс нараа жинхэнэ үйлчлэл гэдэг бол би юу хүртэх вэ гэдэг ийм хандлагыг хизээж гаргадаг юм аа. Таны хүртэх зүйл тодорхой. Та нэгүслийг хүртнэ. Бурханы танд өгөх нэгүсэл үнэхээр хангалттай. Эзэн алдарш болт хамтаа залбирцгаая. Өршөөл инэрлэлээр дүүрэн бурхан минь ээ. Үнэхээр аврал бол таны хийдэг ажил. Хэн аврагдах юм бэ гэж уулга алдсан дагалдагчдын асуултанд та энэ нь хүнд боломжгүй харин бурханд боломжтой гэж та хэлсэн. Тийм ээ эзэн. Хүний ухаанаар би ямар ч аврагдах боломжгүй. Гэтэ таны нэгүслэр та нүгэл болгогдож оронд нь намайг зөвхт тооцсон учраас таны нэгүслэр бид аврагдах боломжтой болсон. Баяртай байна эзэн. Баярлалаа Иесус. Өнөөдөр бид бүхэн үйлсээрээ аврагдах энэ үзлийг таягдан хайж нэгүслэр аврагдах, нэгүслэр аврагддаг гэдэг энэ гайхамшигтай үннийг чин сэтгэлээсээ хүлээж авч энэ үнэн дотор даруугнаар амьдрахад таацлаач. Энэ өрөөнд байгаа хүн нэг бүр дээр таны нэгүсэл энэ тэнцүү бууж ирж байгаа. Хинэн ч дутуу аваагүй, хинэн ч илүү аваагүй. Үүнд талархах эзэм. Та үнэхээр шудраг бурхан. Та үнэхээр шударгаар төлдөг бурхан эзэм. Тандаа баярлалаа. Бидний амьдралд үргэлж шудраг нэгүслэр дүүрэн бурхан гэдгээ та бидэнд мэдрүүлж бидэнд хичээл заадагт баярлалаа. Тийм ээ эзэм. Яг үндэ бидний таны төлөө, сүмийн төлөө хийж байгаа энэ үйлчлэл үйлс биднийг авардаггүй. Зөвхөн таны нэгүсэл биднийг аварсанд талархах. Иесус энэ бүгдийг таны нэрээр залбирanгуйлаа.